эргүүний хунгийн домог нэн тэргүүн тайлбар хэлэхэд эргүүний хун, эргүүний гүн, эргүүний күн гэх мэт тийм 3 янзаар бичээд байх шиг байгаа. За тэртээ 1310 оны үед Монголын Ил хаант улсын Газан хааны тушаалаар Персийн эрдэмтэн Рашид Эддин гэдэг хүн Монголын эзэнт гүрний тухай судрын чуулган гэх ийм түүхэн сурвалж бичиж үлдээсэн байдаг. За энэ бол ийм алдартай түүхэн сурвалж байдаг тийм ээ. Уг сурвалжта эргүүний хунгийн домгийг багтаасан. За ингээд 2000 гаруй жилийн өмнө Монгол аймаг Түрэг аймагуудтай маш ширүүн тэмцэлдсэн байгаа. Дайн тулаан болсон гэсэн үг тийм. За энэ завсар хэлэхэд бол эргүүний хун бол монголчуудын гарал үүсэлтэй холбоотой нэн эртний юм домгуудын нэг. Ингээд тэрхүү дайн тулаанаас 2 өрхийн нийт 4 хүн, за 2 эмэгтэй 2 эрэгтэй ийм 4 хүн л амь зулбан зүхтаасан. Өнөөх 4 хүн зүхтаасаар байгаад маш хол ийм замыг туулаад хэр барагтай хүн олохооргүй тийм аглаг хөвч ойгоор хүрээлэгдсэн ийм хадан хавцал бүхий ерөөсөө ганцхан жимээр л орж гарах ийм тийм хүн олоход нэм бэрх ийм газар олж суурьшсан байгаа. За ингээд хэдэн 10-100 жил өнгөрөхөд тэдгээр хүмүүс бол өсөж үржиж олон болсон. За ингээд овг нь бол дахин салаалсан. За тэгээд ер нь бол ингээд салаа бүрээс гарсан хүмүүс нөөр хорондоо садан төрөл болсон. За улмаар ингээд овг омог болж ингэж үүссэн гэж үүссэн байгаа. За энэ дундаа тэмдэглэсэн нь хяанчууд бол зөрөгтэй зүрхтэй маш эрлэхэг учир энэ үгээр тэднийг илэрхийлсэн. Хяад гэдэг нь бол хяан гэдгийн олон тоо юмаа гэсэн байгаа. Тэгэхээр нөгөө хяад боржхон гэдэг за гардаг тийм ээ. Энэ үг маань бол энд явж гин гэсэн үг. Хяан гэдэг нь уулнаас доош урсагч түргэн ширүүн хүчтэй том урсгал гэх юм утгыг илэрхийлдэг юм байна л да. Ингээд энэ угсаат нь тэр уулсын одоо дунд ингээд үржээд нутг нь хүрэлцэхгүй ингээд шахацтаад эхэлсэн тийм ээ. За тэгэнгუთ тэндээсээ хэрхэн яаж гарах вэ гэд ингээд ийлэлцсэн байгаа. За ярилцсан гэсэн үг. Ингээд ярилцсны дүнд байнга төмөр хайлуулдаг ийм төмрийн хүдэртэй газрыг олсон. Тэд цөмөөрөө хамт цуглан ойд их түлээ олон сав нүүрс бэлтгээд 70 толгой өхөр адууны арсыг туламлаж өвчин. За туламлаж өвчих гэхээр ингээд ерөнхийдөө бол бид нар боодог гэж мэднэ тийм ээ. Тиймэрхүү битүү байдлаар өвчин гэсэн үг. Ингээд төмөрчний хөөрөг хийсэн. Тэгээд нөгөө уулын хицний хормойд түлээ нүрсээ зэрэглээд за өрж жоод ингээд галцсан гэсэн үг тийм ээ. 70 хөөргөөр тэр хицийг хайлтал нэгэн зэрэг хөөрөгдөөд тэр газараасаа ингээд гарсан байгаа юм. Тэд цөм хамт тэр давчуу газараас нүүн тал нутагт гаржээ. Тэгэхээр энэ бол магадгүй монголчууд эргүүний хун гэх аглаг улсын дундаас тал нутагт анх гарч ирсэн юм түүх байж болох юм аа.